За бүгдээрэнд өглөөний мэнд төргий ариун заяа хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд байна. За би өмнө нь статистикийн хорооны даргыг хийсэн. Тэгээд 16 оноос хойш манай статистикийн салбарт яг энэ дата, big data тийм ээ одоо энэ цахим шилжилт тоон мэдээллийн хувьсгалыг бол ер нь бол дэлхийд бас үнэлэгдэж чадсан 187 улс оронд 11-т орж байгаа ийм одоо салбар. Тэгээд яалтчгүй зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийд даяар энэ датагийн 90-100 ирж байгаа. За одоо хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын хувьд манай дээр хамгийн гол ажил бол мэдээж ажлын байр бий болгох тийм ээ. За хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа ажил болвол яалтчгүй мэдээлэл технологийн салбарт байна. Дэлхийд жишээлбэл дата аналистээр зарлагдаж байгаа нэг ажлын байран дээр нэг ажил горилогч буюу маш эрэлт хэрэгцээтэй салбар мөн. За түрүүн бас манай нэлээдгүй бухимдалтай залуугийн үг дотор инженеруудыг маань одоо бас аваад байна гэсэн үгийг хэлж байна. Яалтчгүй өнөөдөр head hunting энэ салбар дотор маш хүчтэй өрнөж байгаа. Төр засагч гэсэн энэ дотор яамдууд хоорондоо ч гэсэн мэдээлэл технологийн ажилтнуудыг хоорондоо булаацалдаж байгаа асуудал байна. Тухайн салбарт том компаниуд дээр бэлтгэгдсэн боловсон хүчинг бас одоо урвуулан авч байгаа асуудлууд ч гэсэн байгаа. Энэ дотор бид нар цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр хоорондоо булаацалдах биш, харин нээстийн захирлын хэлсэнчлэн маш олуулаа бий болох. Маш олон чадвартай хүмүүсийг бэлтгэхтэр бид нар хамтран ажиллах ёстой. Салбарын яамны хувьд бол бид өнгөрсөн намар МОСА буюу одоо програм үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. За үүн дээр манай салбарт хамааралтай мэрэгжлийн боловсролын сургалтын салбараар богино хугацааны болон урт хугацааны энэ курс сургалтуудаараа яг энэ мэдээлэл технологийн салбарт боловсон хүчин бэлтгэя гэд хамтын ажиллагааны гэрээ зурсан байна. Тэгэхээр үүн дээр ч гэсэн манай нестийн залуу хоёлаа одоо энэ хурлын дараагаар уулзъя. Цаашдаа одоо бид нар бас энэ дээр илүү хамтын ажиллагаагаа яаж илүү сайжруулах вэ гэдэг дээр хамтарч ажиллая. Нөгөө талаас төр хувийн хвшлийн түншлэл арай өндөр зэрэгт хүрэх ёстой. Дээрэс нь хувийн компаниуд маань хоорондоо нэгнийгээ дэмжээч. Хамтарч ажиллаач. Төр засгийн зүгээс тендер одоо зарлалаа ажлууд хийж байна гэж шүү дээ. Энэ олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөр ч гэсэн хэрэгждэг ажлууд байгаа. Маш томоохон одоо хэдэн сая долларын ажлуудыг жишээлбэл хэрэгжүүлэхэд миний туршлагаас тухайн байгууллагууд нь өөрсдөө тодорхой шаардлагуудыг тавихад яалтчгүй гадаад улсын тэр туршлага гадаад компаниуд тэнцэхээр тийм шаардлагуудыг тавьж орж ирдэг. Энэ дээр Монгол компаниуд өөрсдөө консорциум болоод бас орж ирэх ёстой. Ингэж байж бид өнөөдөр тэр бий болж байгаа ноу хауг Монголдо үлдээх тэрл боломж нь бий болно. Гэтэл манай компаниуд яадаг вэ гэхээр хоорондоо өрсөлдөд явцдаг. Саяхан манай дээр одоо манай харьяан агентлаг дээр томоохон тендер зарлагдсан байсан. Манай дотоодын компаниуд бас тэрэнд оролцсон байсан. Гэвч МОСА-та одоо хамтын ажиллагааны гэрээ зурчихсан. Тендер одоо ажлуудаа биднийх анхаараагүй. Гэтэл тэр нэг компани тусгаалаад за бид нар одоо хамтын ажиллагааны гэрээ зурсан юм чин танаа салбарт одоо сайн үйлсийн хүрээнд сургалтуудыг явуулъя гэд хамтдаа тусгаалаад сургалтуудаа зохион байгуулад ирсэн чин цаад одоо Дэлхийн банк руу жишээлбэл албан бичиг явуулж авах жишээтэй. За энэ компани одоо энэ яамтай хамтын ажиллагааны гэрээ зурсан учраас одоо энэ тендерт нөлөөлөх учиртай одоо нөхцөл байдал үүссэн байна. Энэ тендер эргэж харна уу гэд. Тэгээ ийм байдлаар бид нар хамтарч ажиллахгүй шүү дээ. Бид нар нэгнийгээ өнөөдөр дэмжих ёстой. Бид нар арай илүү томоор харах ёстой. Тэгээ энэ цахим засаглалд бүгдээрээ одоо нэгдээд нэг зүг рүү хараад хамтдаа сайн сайхны төлөө одоо явъя. Манай яам бодвол хүн болгонд үүд хаалга нээлттэй шүү гэдгийг хэлэх байна. Баярлалаа.